За сайн уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Би гэж Юки байна. За өнөөдөр болохоор би та нартай JLBT-ийн талаар ярих гэж байна. Яагаад гэвэл одоо 7 сарын 6-нд JLBT болох ч байгаа шүү дээ. Тийм болохоор хүмүүс бас айгүй юм сандралын байдалтай яхаа мэдхгүй байгаа байх. Тийм болохоор та нартай ерөнхийдөө JLBT-ийн ерөнхий мэдээлэл болон документ ашиглах зарим нэг типүүдийг та нартай хуваалцъя. Миний хувьд ч гэсэн тийм JLBT анх өгөхөд амар хэцүү байсан. Би бүр айгүй стресстэй байдаг байсан. Тэр үед ингээ надад хин нэг монголоор ингээ тайлбарлаад өчтдөг хүн байдаг ч болоосаа гэж би боддог байсан байхгүй. Эсвэл ингээ хамтдаа тасгаллаа, хамт ажиллаад ч юм уу гол типүүд энэ төр хэлж өгдөг тийм хүн байгаасаа гэж боддог байсан. Тийм болохоор би нэгний туслалцаа ч юм уу чиглүүлэг хэрэг болж байгаа тийм хүмүүс байж магадгүй гэж бодоод 7 сарын 6-ны JLBT өгч байгаа хүмүүст ийм 7 хоногийн анги нээсэн байгаа. За тэр анги нь болохоор 6 сарын 16-наас 7 сарын 1 хүртэл 7 удаа орно. За тэр ангиуд нь болохоор N4, N3, N2 байгаа. За тэр ангиудад юу хийх вэ гэхээр бид нэр mock test дээр ажиллана, хамтдаа ажиллана. Би зарим нэг типүүдээ зааж өгнө. Тэгээд зөвхөн докуай биш одоо тий сонсголын тасгал дээр ч гэсэн одоо хэрэгэлдэг аргуудаа зааж өгнө. За мэдээж давхар N4, N3, N2 левелүүдийн дүрмүүдийг нь хамт хэвлүүлээ ярилцаад би тайлбарлаад mock test дээр ажиллаад ханзан дээрэнд нь ажиллаад ингээд явнаа. За би эхлээ зүгээр JLBT-ийн ерөнхий мэдээллийг та нартай өгчээ. Юм яаж мэдхүү? За JLBT маань болохоор Японы төвшин тогтоох шалгалт байгаа шүү дээ, тий. N5-аас N1 хүртэл байдаг. Тэгээд N5 нь болохоор анхан шат өдөр тутмын амархан өгүүлбэр үг ойлгодог болно. Тэгээд амархан бас ихний 100 basic ханзыг мэддэг байдаг. За N4 нь болохоор суурь мэдлэгтэй энгийн өдөр тутмын харилцан яриа ойлгох чадвартай. За энэ 3 нь болохоор дундчаад илүү олон сэдвээр уншиж, сонсож, ойлгож чадна. Энэ 2 нь болохоор агсан дундчаад сонин сэтгүүл телевизэн мэдээ ойлгож чадамжтай болно гэсэн үг ээ. За энэ нэг нь болохоор дээд төвшин төрлөх хэлтэй адил төвхтэй мэдээллийг ойлгох тийм чадвартай болно гэсэн үг. За ерөнхийдөө бол энэ хоёртой та хэрвээ тэнцчих юм бол окей. За би нэг сонин сэтгүүл бол мэдээ төрөшөөд бол ерөнхийдөө ойлгоод болсон юм байна гэж юу нь ойлгож болно. Өөрийгөө тийм хэмжээнд хэцэн байна гэж ойлгож болно. Ер нь Японы мэдээ сонин сэтгүүл чи айгүй тийм хатуугатай, маш их ханзнуудтай, айгүй хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр та хэрвээ энэ хоёрыг чадсан бол тэгээ Япон хэлэндээ санаа зовлтгүй болчлаа л гэсэн үг юм байна л да тий. За миний хувьд болохоор би өөрөө энэхтэй би өмнөөс нэг имжлэг оруулж исэн. Жил 9 сарын дотор бол энийг би авсан. Тэгээд тэрнийхээ туршлагуудыг та нартай хуваалцмаа. Тэрийг бас та нар сонирхвол үзээрэй. За би ярьжсэн. За JLBT дотроо болохоор ерөөд бол 3 хэсэгтэй байдаг. За 3 хэсэг дотор нь болохоор эхний мэдлэг, тэгээд унших чадвар, тэгээд сонсох чадвар гэж байгаа. Хэмждэг чадварууд нь болохоор ярих, бичих чадварыг бол JLBT-гээр хэмждэггүй. Харин сонсох болон унших чадварыг бол одоо шалгалтаар хэмждэг. За хариу өгөх хэлбэр нь болохоор бүх асуултанд сонголттой марк хийх маягаар байдаг. Юм гараараа бол янз бүрийн хариулт энэ төр бол бичдэггүй гэсэн үг. За унших хэсэгт нь болохоор богино өгүүлбэрээс урт нийтлэл хүртэлх төрөл бүрийн текст уншуулж таны төвшингийн чинь хэр уншиж чадчихээн, одоо агуулга хэр ойлгож чадчихээн, мэдээлэл ялган авах чадвар хэр сайн байна гэдгийг чинь бол харна. Сонсох хэсэгт нь болохоор өдөр тутмын яриа, ажил хэрэг, бизнесийн нөхцөлийн яриануудыг багтаана. Тэгээд жинхэнэ орчинд ойлгох чадварыг чинь бас шалганаа. За төвшин дээшлэх тусам асуултын агуулга илүү нарийн болоод ойлгоход хүндрэлтэй болно. Барилж Япон хүн ч өөрөө ингээд сайн төвлөрж агаад уншихгүй болно гэсэн нэг тийм хариултууд бол амар их гарч ирдэг. Тэгээд өндөр түвшний үг дүрм хийсвэр ойлголт энэ зэрэг бол шаарддаг. За оногийн хувьд бол яаж оногийн тавьдаг вэ гэвэл та тэр 3 хил зүйн уншлага 2 нь бол нэг тэгээ сонсголон тустай байгаа шүү дээ. Шинэ энэ 2 дээр те. За хил зүйн уншлага нь одоо 120 оноотой байлаа гэхэд та 60 онооноос дээш авч иж тэнцэнэ. За сонсголон бас 60 оноотой байлаа гэж бодоход 30 онооноос дээш авч иж тэнцэнэ. За тэгээд нийт үн нь болохоор 180 гэж байгаа. Тэгээд тэнцхийн тулд болохоор 90 оноо одоо бүх хэсгийн босхыг бол давсан байх шаардлагатай байдаг. За хэдүүлээ шууд энэ хоёрын докуайн хэсэг рүү оръё. За энэ хоёрын докуай болохоор ямар байдаг вэ гэвэл там бум буюу товч
бичвэр, чубун буюу дунд хэмжээний бичвэр, харьцуулсан бичвэр буюу AB Mondai, тэгээд chobun буюу урт бичвэр, тэгээд Joho Kensaku буюу мэдээлэл хайлт гэсэн ийм 5 төрлийн бичвэр байгаа юм байна. За Mondai 10 нь болохоор хамгийн богинохон бичвэр байгаа. Энэ нь болохоор 200 үсэг гарантай, тэгээд дотроо 5 ихтэй, тэгээд 5 асуулттай. Mondai 10 дотроо штэ тий 5 ихтэй 5 асуулттай байгаа. Бүх ихтэр нь нэг асуулттай. За Mondai 11 нь болохоор дунд хэмжээний бичвэр 500 үсэгтэй, тэгээд дотроо 9 асуулттай. Mondai 12 нь болохоор AB Mondai гэж байгаа. За ийм 2 хуваацсан AB гэд 2 хуваацсан. Тэгээд тэр хоёрын нэг нь л тус бүр нь 300 үсэгтэй. Ер нь бол асуулт нь 2 байдаг. Тэгээд асуулт нь болохоор за AB-гийн тий давхцаж байгаа санаа нь юу вэ ч юм уу тий тэгэж хоорондоо нь харьцуулсан тийм асуултууд бол асуугддаг. За 13 нь болохоор урт бичвэр байдаг. Chobun гэд 1000 үсэгтэй. Энэ chobun бол маш урт байгаа зү тий. Хамгийн анхны 5 бүн гэд тийм богино хэмжээний бичвэрийг бүр 5 нугасандаа тэнцүү ийм урт бичвэр байгаа. За энэ болохоор 3 асуулттай. Тэгээд хамгийн сүүлийнх нь Mondai 14 буюу Joho Kensaku буюу мэдээлэл хайх тийм хэсэг байгаа. За энэ болохоор заар, хүснэгт, хуваар зэрэгээс зөв мэдээлэл хурдан таних чадварыг чинь бол шалгана. Энэ болохоор 2 асуулттай. Тэгвэл ерөнхийдөө бол докой хийхэд юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Яавал тий цаг хэмнэж чадах вэ? Зөв хариултыг олж чадах вэ гэдэг би зүгээр энэ видеогоор ингээд хүргэчихье. За тэгвэл хэдүүлээ. Энэ 2008 онд хийсэн баха. Энэ хоёрыг хийж үзье. Энэ хоёрын докойг хамтдаа хийж үзье. Хэдүүлээ энэ хоёрын докойг хамтдаа хийн. Энэ болохоор Mondai 13 гэж шүү дээ. Энэхэдээ бол урт ийм их байна. За миний арга болохоор хамгийн ихэнд би бол энэ аргыг бас англи хэлний IELTS дээр ч гэсэн туршиж үзсэн байгаа шүү. Тэгээд ер нь л IELTS дээр ч гэсэн энэ аргууд болдог. Би энэ аргыг бас Япон багш нараас сурсан. Өөрийнхөө англи дээр бас яг ингэж хичээл хийж явна. За эхлээд юу ч гэсэн хэдүүлээ заавал энэ дээдлийнхаа Mondai 13 гэсний энэ асуултыг нь уншаарай. За цугино буншо йонде ато но toi ni taisuru kotai to shite mottomo yoi mono o 1 2 3 4 から1つ選びなさいгэж юм тий. За дараагийнх нь бидний унших хэрэгтэй юм гэх юм бол энэ. Хамгийн ихний асуултыг нь уншиж байгаа. За jibun o kairu koto to wa dono you ni suru koto ka буюу jibun o kairu гэсэн мэн тий. За эн чинь нэг л өөрийгөө өөрчлөх гэсэн юм болоод явчихлаа. Тэр нь яг юу гэсэн үг юм бол хэдүүлээ ингээд толгоондоо бодчихлаа тий. За тэгээ энийг эхлээ ингээд харсан чинь эхний 27-ыг харсан чинь энэ доорн зураас татаад ингээд хаалтан дотор хийсэн байна. Тэгсэн чинь энэ тань тий. За энийг тэгвэл хэдүүлээ ямар утгатайг нь болох юм байна. За нэг л өөрийгөө өөрчлөх тухай болоо явчихлаа шүү. За тэгээд бас хариултуудыг хэдүүл уншия. 自分が本当にやりたかった職業に就くこと。өөрийнхөө хамгийн их хэмээрсэн ажлыг хийн. Өөрийгөө өөрчлөх гэсэн мөн та зөв логикоор бодоод үзтээ. Логикоор бодохоор чинь үгүй шүү дээ тий. Өөрийгөө өөрчлөх гэдэг чинь ажлаа сайжруулах болчт юм. Тэрний талаар энэ дээр ярихгүй байлгүй дээ. Миний бодлоор логикоор үгүй гэж бодож байна. Тэгэхээр жоохон бас логикоор ч гэсэн жоохон бодож үзээрэй. Арай тий ийм их дээр ийм ярихгүй хаа гэдэг логикоор бодоод үз. Эсвэл бүр зэдтай дамеда ч юм уу үнэхэрийн сайн ч юм уу үнэхэрийн муу гэсэн бас хитрхийн нэг талыг барьсан хариултаас ерөнхийдөө буруу байдаг шүү. Гэхдээ мэдээж зүг байх мэдээж тийм тал бол мэдээж байгаа. Нэг тип болгоод хэлчихье. За макета токинимос эко дато умоиру хитони нарукото. За хожигдсон ч гэсэн тий тэрийг амжилт гэж хүлээж авдаг хүн. Окей, за нэг юм хүн байгаа юм байна. За яг ингэж уншиж байхдаа манайхаа ерөөхдөө бол поинтуудыг сайхан ингээд доогуур нь ингээд зураад сайхан ингэж хэдүүлээ бичиж тэмдэглэж сурнаа. За макета токинимо сейко гэж бодох хүн байх нь шүү дээ. За ингээд keyword дээр ингээд тэмдэглэхийг чи хэдүүлээ. За дараагийнх нь майничи но икекатаの中に自分の基準を持つことбуюу өдөр болгон амьдарч байхдаа өөрийнхөө стандартыг бий болгоно. Тэгээд маварино хёка о
기준이 수록 인간이 나라 것도 보여 бусдын стандартыг тохируулж л одоо амьд тохируулсан тийм хүн болно гэж энэ болохоор бусдын стандарт гэж юм тий. Тэгэхээр өөрийгөө за окей за энэ ч гэсэн логикийн хувьд жоохон тийм юм байна да гэд жоох ингэ тэмдэглэгээ тийм ээ энэ бас яг буруу гэсэн үг биш шүү дээ. Зүгээр энэ чи за энэ жоохон үгүй шүү гэсэн нэг тиймэрхүү логикийн хувьд ингэ тэмдэглэгээ хийчих болно. Окей за эхнийх нь юм байна. Харчлаа. Тэгвэл энэ чи хэдүүлээ ер нь эхнээс нь ингээд ер нь бол уншаад явна. Гэхдээ бүгдийг бүр ингээл нэг бүсчлэн унших гад байх шаардлагагүй. Ерөнхийдөө бол хэдүүлээ энэ эхний одоо асуултаасаа энэ юуны тухай гарах гээд байгаа гэдгийг ерөнхийдөө багцааг нь бол ойлгочлаа шүү дээ. Тэгээд хэрвээ та ингэсэн ч болно. За 27-гийн энийг уншчаад 28-ын зүгээр асуултыг идүүдийг нь уншаад энэ юуны талаар гарах гээд байна гэд нэг тодорхой ойлголттой одоо асуултаас нь тодорхой ойлголттой болж тийм имиж болж болно. За ингээд энэ ихийг бол бүгднгийг нь тэр чигээр нь уншихгүй хэдүүлээ ер нь бол гүйлгээл явчихна. За яаж гүйлгэж явах вэ гэхээр ерөнхийдөө дотроо уншаад бүр ингээд ханзыг нь унших гал ингээд төгдрээд байх бол шаардлагагүй. Зүгээр ханзыг нь уншаад та энэ нэг иймэрхүү л утгагаа илэрхийлж байгаа юм байна да гэд ингээд ойлгоход явхад л болно гэсэн үг. За юу ч гэсэн хэдүүлээ эхнээс нь унших гад үзье те. Би бол уншия. Та нар болохоор хэрэг яг хичээл дээрээ ирэх юм бол хэрвээ таны унших дадал чинь маш сайн байх юм бол тий унших арга байдал чинь сайн болчих юм бол энэ дээр бол ингээ нүдэ гүйлгээл за энэ бол зүгээр л одоо тий ребүн буюу зүгээр жишээ биднэрт ингээ хэлж гин энэ их хэрэгтэй юм байна. Энэ болохоор арай хэрэгтэй юм байна гэтэргээд тэр хүн ойлгодог болчтой. Тэгэхээр унших даалгавар юм уу эсвэл ном сайн уншаарай гэж хэлье. За тэрийг дараа хэдэл ярина. За тэг эхнээс нь уншия л та. За качигуми макигуми гэдэг нандаруу буюу одоо яг одоо хожин тэгээд ялагдана гэж яг юу гэсэн үг юм бэ гэд ингэж хэлж чинь тий. За春先は入学や就職など進路が決まったり決まらなかったりする季節であるわけэнэ зүгээр энэ春先буюу харугийн тухай ярьж байна. Окей. Тэгээд геймунаар 룰루가あって明確だ. Шикаши гэдэг үг орж байна. Одоо хэдүүлээ энэ дэр хамгийн их одоо анхаарах хэрэгтэй юмнууд нь болохоор дандаа холбоо үгнүүдийг анхаарах хэрэгтэй. Шикаши, га шикаши гэдэг чинь юмыг дандаа ингэж одоо энэ ингээ сайн боловч гэд ардаас нь яг хэлмээр байгаа санаагаа хүмүүс хэлж байгаа байхгүй. Шикаши байж болж гин, га байж болж гин, сквал, дага, сквал одоо өөр юу байдیں۔ Өөр бас ёо сүрүүний, коно ёоны гэсэн дандаа ийм холбоо өгнүүд дээр хэдүүлээ айгуу тийм анхааралтай хандна шүү. Энэ маш чухал. Окей, за ийм юм байна. Шикаши, окей. Гэхдээ вареваре хито но качимаке ни секай кёцуの基準などあるのだろうか。качимаке. За цумари. За яг шикаши гэсэн ардаас нь цумари гараад ирэхээр бас цумари гэдэг маань яг гол санааг хэлэх гээд байдаг. Тэгэхээр цумари гэдэг дээр хэдүүл анхаарлаа хандуулъя. Окей, цумари сейкоの基準は人により様々なはずだ. За сейко гэдэг маань ерөнхийдөө одоо хүн хүнээс шалтгаалаад өөрөө. Гэхдээ бидний яг одоо жибүн кайро кото гэдэг лимиг хайгаад байгаа штэ юу гэсэн үг гэдэг. За энэ бол хамаагүй мэн. Тэгээ цаашаа явлаа. Уначи икко жин. Демо токито байによっては違ってくるわけ. хүн хүнээс өөр л гэдэг нь тий. За шикимо гаккуが勝ちで福岡は負け。окей. За тэгээ шикэн за энэ дээр ингээ уншилтаа цаашаа галдээ ареба шуконе дэгэрэба тэнэ фукоку татема вакариасой тата. За окей. Энэ ингээ рэй байна. Тэгээ энэ дээр ингээ тэмдэглэж рэй гэдэг. Эсвэл ингээд жишээ ч юм уу жишээ энэ тэргээ монголоор ингээд бичиж болно шүү дээ. Энд чинь ингээд би одоо компьютерээр бичиж болохоор сайн бичиж болохгүй л юм та. За энэ зүгээр ингээд жишээ явж гин энэ ч болохоор зүгээр хамгийн гол санаа нь гэх юм бол за сейкон ер нь бол хүн болох өөр юм байна гэд яг энэ хэсэг нь бол ийм явж гин чи зүгээр рэй явж гин. За цаашаа явъя. Тата корэмо шикен но соно моно но гижүн де атте хито組み分けする基準ではない。OK。で、それぞれ個目標を持っている受験に至るまでのそのような、一切を評価するのは本人であり、本人、OK、OK、OK、зүгээр ингээ бас жишээ л яваад байна.
Тэгээд цаашаа явлаа. Энэ дээр нэхэр одоо тийм айхтар хэрэгтэй зүйл байхгүй юм. Ингээ тэмдэглээ хийгээд яваад байна гэсэн үг. Тэ ва доште маварино хёка я кижун га кини нару но даро. それを自分の中で成功の基準をまあ、за окей өөрөө одоо тий seikoの 基準 стандарт өөртөө одоо амжилтын стандартыг тогтоогоогүй гэж энэ дээр гарч ирж байна. За энэ чухал юм байна. で、意識したい人が多くなっているから Дева Найка. Энэ Дева Найка гэдэг маань болохоор энэ зохиолч инхгээ та санаана гэсэн үг. Тийм биш гэж юу гэдэг. Эдгээр дандаа чухал шүү. Окей. За энэ Дева Найка. Яг юу нь чухал юм бэ гэвэл хэдүүлээ дахиад уншъя да. どうして周りの評価や 기준가 気になるのだろう. Ягаад хүмүүсийн одоо тийм хүмүүсээс ирж байгаа стандартад одоо тийм одоо тэднийг өөртөө эмзэгээр хүлээж авч өөртөө тусгаж аваад байгаа юм бэ гэсэн чинь тэр бол жибүнө накадэ сейконо гижун омотте най буюу одоо өөртөө амжилтын стандартыг одоо өөртөө суулгаагүй стандарт өөртөө байхгүй байгаа болохоор гэснээр тасал тавиад ишкиштэй инай хитога окунаттиру карадева найка энэ маш чухал. тэрийг өөрийгөө ойлгоогүй тий амжилтынхаа стандартыг өөртөө тогтоогүй хүн биш гэж юу гэд энэ дээр ингэ бичсэн байна. За окей. За энэ бас байж болно. Майничи но сейгацу но накаде нанига декиреба ii no ka どう感じることが幸せなのかちっとも考えなくなっているからではないか. Энэ дээр ингээд бичсэн. Окей, энэ дээр ерөнхийдөө бол энийг хэлэх гээд байгаагаа санаа байж магадгүй юм байна шүү гэд ингээд ойлгоч юм байна. Яагаад тэгж бодож байгаа бэ гэвэл Dewa-naika тий. Гэхдээ ерөөсө жибүн кайро котомо тэгж ерөөсө гарч ирэг байна. За тэгвэл за юу ч гэсэн ингээ явъя. Эдгээр бол зүгээрээ эднэрийг ингээд ер нь бол энэ их хэрэггүй гэдэг ингээ бац хийцэн биз дээ. За цаашаа нь явлаа. Жибүн кишүн га най кара мавари о кини сүрү. 他人と比べるから勝ち負けの発想に傾いてしまう. しかもその際他人の基準を使うからどうしたってストレスが負ける方がいい. За окей. Энэ одоо жибүн өөртөө нь стандарт гэж байхгүй болохоор өөртөө стандарт тогтоогүй болохоор ийм юмнууд болно гэж хэлсэн байна. За окей. цаашаа явъя да. Тэгээд 私自身30歳までは周りの評価を基準にしていた. Окей. За 30 хүртэл одоо хүмүүсийн одоо стандартанд тохируулж одоо явсан юм байна. Одоо жишээ нь стандарт гэдэг нь одоо чи ажилдаа байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэдэг нь хэлээд байгаа юм л да. Амьдралд нэг стандарт одоо сургуулаа төгсчөөд хүнтэй суугаад тэгэх хэрэгтэй гэсэн юм нийгмийн стандарт хэлээд байгаа юм л да. で、そしてある時一生こうして生きるのかと考えたらそもそも自分をどう生きたいのかを真面目に考えたことすらないことに気づいた. За ингээ нэг өдөр тэгсэн чинь өөрийгөө юмд ботсон юм байна шүү дээ. Ер нь яг ингэж би одоо хүмүүсийн одоо тий яг стандартад тайруулж нийгмийн стандартад тайруулж ингэж амьдрах хэрэгтэй юм уу гэж ботсон чинь бүр өөрөө бүр яг яаж амьдрахаа хүртэл өөрөө сайн гэж бодож амжаагүй байсан гэдгийг энд ингэж хэлж байна. За цоноогүй 会社を辞め独立もしてみた. Окей. За ажиллаа болсон юм байна. Тэгэнгүүтээ сая 就職も何社かした。だが大して変わらなかった. 今にして思えば、その時自分がやったことは周りを変えることであって、肝心の自分を変えることではなかったからだ. За энэ дээр ингээд чүү хоёрын тэрэг битэн бас чүү хоёр гэж юу гэсэн үг юм бэ гэж ижээс ингээд хэдүүлээ хараараа төвчөө шүү. За мотомо жуёна буюу хамгийн чухал гэсэн үг юм байна. За окей. За энэчээс ингээд гарч ирлээ. Манайхан энийг ингээд уншаа. За энэ дээр дахиад нэг ингээд толгоо ингээд төвлөрж байгаад уншаад үзье да. Каша уу ямэ докурэцүү штэ мита гэж байна. Нөө яаж амьдрахаа мэдэхгүй байж байгаад тэрийг ч гэсэн бүр яг чантай ингээд дотроо бодож байгаагүй гэдгийг одоо ойлгоод тэгэнгუутаас ажиллаа болоод тэгээд дахиад ажилд орох гэж үтсэн юм байна. Тэгсэн ч гэсэн одоо
ер нь бол өөрчлөгдөөгүй стил одоо тий нийгмийн стандартад тохируулах гал юм байна л да энэ чинь харахад тэгэд одоо ингээд бодоод үзэхэд гэж аахгүй иманы штэ омоо ба одоо ингээд бодоод үзэхэд соноотоки жибунга ятто котова тэр одоо ажилласаа гарсан явдал нь энэ маварио кайро хотод адта буюу одоо эргэн тойрноо тий эргэн тойрноо солих байсан юм байна. Сольсон юм байна тэр үедээ. Гэхдээ одоо мотомо жуё энэ тий энэ канжин гэдэг маань өөрөө мотомо жуё буюу хамгийн чухал зүйл нь болохоор жибун о кайро кодо дева накатта карада. Жибун о кайро одоо эргэн тойрноос салхаас илүү өөрийгөө илүү одоо өөрчлөх нь зөв байсан юм байна. Яагаад юм бэ гэсэн чинь за одоо мэдээж энэ жибуно хонтоны яритаката шокугёны зүгүүг одоо өөрийнхөө хийхийг хүссэн ажлаа хийсэн мөгөө энэ ажил мэл төрөөс холбоогүй за яг бидний төсөөлсөн шиг эхнийх нь угаасаа биш байна. За дараагийнх нь болохоор макете токенимас хейко дато моиро хитаны нарукото буюу одоо ялагдсан ч гэсэн одоо тэрэн сейко гэж боддог хүн болно гэсэн. Тим юм макеро тим юм гарч ирсэн мөн энэ дээр гарч ирээгүй штэ. Тэгэхээр үгүй. За майнич ики катано накани жибунно кижун о моцукото. За энэ байж магадгүй тий. За маорино хёкао кижунсны сүрү нингэний нарукото буюу одоо нийгмийн стандартад одоо тохируулж амьдардаг хүн болно. Үгүй энэ биш. Тэгэхээр энэ л юм шиг байна тийм үү. Тэгэхээр энэ өөрөө гэсэн үг. За ингэж бод явна гэсэн үг. За дараагийнх нь болохоор вараварено жишино геймога ийм нэрээр кодова наника. За хэдүүлээ үзье. Жишино гейм буюу одоо өөрөөсөө тоглоом тоглож тоглоом нь яг юу юм бэ гэсэн чинь цаашаа одоо уншаад үзье. Накаба осоги жибуно сейко кижун о моц энэ дээр ингэж гарч ирж штэ. Ингээд 40-ийн талыг гараад ирэнгүүтээ жибуно сейко кижун о моц буюу өөрийнхөө амжилтынхаа стандартыг одоо өөртөө олно одоо байдаг болгоно тэрний тайсэцүү са буюу тэрний чухлыг ойлгосон гэж. Тэгэхээр яг 3 дугаар юу нь бол яг үнэн зөв юм байна. 근데 세이가조の中に数々の成功基準を持つことで、一日の生き方はどんどん意識的なものになる。буюу одоо生活の中でодоо амьдарч байхдаа одоо олон амжилтын стандартыг одоо өөртөө үүсгэх моцог одоо амжилтын стандарттай болох нь одоо ичиничнө икиката буюу одоо өдөр тутмын амьдрах арга дондон ишки тикина мононы нару буюу одоо өдөр тутмын амьдрах арга нь одоо аяанда одоо тэрэндээ ингэж ишки тикина мононы нару буюу тэрэндээ ингэж ишки хийж ирсэн юм байл да. Тэр ягаа ингэж ойлгож ирсэн. Тату аяба гэдэг энэчнээс ингэ тату аяба буюу биднэрт жишээ хэлж өгч чинь тийм үү те. Асахаяоки дикиреба сейко. За өглөө эрт басангуудаа амжилт. Тэрний ардаас жогинго штэ мичисуугаараа. За мичисуугаараа гэж үгс үг вэ гэсэн чинь энэ дээр точиуде何か発見があればこれまた成功. Окей, за энэ дээр болохоор ингэж бичсэн л л та. За өглөө эрт босох нь амжилт. Тэрний одоо жогинг буюу одоо ингэж хөнхөн гүүх нь бас амжилт. Тэгээ тэрнийхээ дундуур ямар нэг юм олж одоо тэ нээх тогтоох олж харах нь бас нэг амжилт. Кимочи яку шиготоны икеба. За тэгээд сэтгэл санаа нь өөдрөг гоё ажил руугаа явах юм бол бас маш том амжилт. Йонакамато номереба дайдай сейко буюу орой тэгээд найзтайгаа хамт уух нь бүр үнэхээр гоё амжилт гэсэн нэг иймэрхүү юмыг одоо өөрийнхөө жибуне сейко кижун болгосон юм байна л да. Энэ хүний хувьд за цаашаа явъя. Вареваре жишино гейм шуяку. За бид нар одоо өөрийнхөө амьдралын одоо гол дүр нэ.
гол эзэн нэ. Тэгээд рүүрүү ва жибүндэ кимэтэ учикоме ба учикоме гэд наны као ишо кемме сурукото ирж байгаа юм. Рүүрүү ва жибүндэ кимэтэ учикоме ба майничи исруринго буюу ваку сүрү. Исруринго танаши монанин наро гэж байна. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр рүүрүүва жибүндэ кимэтэ одоо тэр дүрмийн өөрөө шийдээд амьдрал бол үнэхээр юм догтлууштай гоё. Тэгээд хөгжилтэй болно гэж энэ дээр ингэж бичсэн байна. За нэг иймэрхүү байдлаар одоо яг өөрийнхөө ингэж ажиллаж байгаа ихтер яг ингэж харандаагаар сайхан ингэж за яг энэ нь ингэж гол зүйл юм байна тий одоо жишээ нь энэ цумарын энэ гол юм байна энэ ч Дева Найк гэж бичсэн байна энэ ч ингэж Рэй байна энэ ч ингэж жишээ байна гэж монголоор бичээд энэ ч ингэж чухал юм байж магадгүй юм байна энэ бол ингэ хэрэггүй юм шиг байна гэдэг ингэ сайхан одоо энэ хуудастайгаа сайхан ажиллах хэрэгтэй гэсэн үг. За хэдүүлээ 28-ыг харъя да. За варемона жишиноге мо имиштэй рукото ва нанека гэж байна. За хоёр дахь нь харах юм бол жогинг нака но хаккен гэж байна те. Өөрөөсөө таалам гэдэг маань юу гэсэн бэ гэсэн чинь жогинг нака но хаккен бо энэ чинь зүгээр л ганцхан нэг жишээ нээсэн шүү дээ. Энэ зүгээр нэг жишээ нь биш окей. Тэгээд сейконо кижун сагасу кото гэдэг чинь сагасу кото бол биш эсэн шүү дээ те. Хайх одоо тэр амжилтынхаа стандартыг хайх зүйл биш. Тэрийг ингээ биелүүлээд явах нь байсан шүү дээ. Тэгэхээр энэ биш. За жибүний ад дээр шигота зэн шигота интервал биш. Ажил интервал биш. Тэгэхээр юу үлдэж чинь? Жибүнно икиката я сейгацу буюу бидний өөрсдийн тоглоом гэдэг маань болохоор бидний өөрсдийн амьдрах арга болон одоо амьдрал юм аа гэдэг энэ нэг дээр тогтож чинь тийм үү? За цаашаа явъя. За хишаго коно буншо де ичибан иитай кото wa дона кото ka гэж юм тийм үү. За тэгвэл эндээс нь унших юм бол周りの評価を基準にしたときは自分の生き方が成功だったとしても自分が本当に満足していければ成功とは言えない。していなければ成功とокей за энэ болохоор одоо нийгмийн周りの評価гэдэг нь бол 90-50-ны стандартад эргэн тойрны評価буюу одоо дүнгийн стандартад одоо өөрийн чинь амьдрал амжилттай байсан ч гэсэн одоо өөрөө тэрэндээ сэтгэл хангалуун биш бол тэрийг сейко гэж хэлэхгүй, амжилт гэж хэлэхгүй гэж юм. За энэ жоохон тийм дутуу сонь сонсогдоод байна тий. За цаашаа явъя. Маварино кижүни ёру качимакино хассосүтэй гэхээр одоо тий эргэн тойрныхоо эргэн тойрноос ирж байгаа тэгэхээр стандарт тохируулсан одоо хоцсон ялсан хожигдсон гэсэн тийм бодлоо ингээд хаяад зибүндэ кимета сейко кижунを自分の行動に当てはめて生活することが大切であるбуюу одоо өөртөө шийдсэн амжилтын стандартаа тохируулаад амьдрах нь энэ одоо хамгийн зөв юм баа гэд барыг энэ юм шиг байна. Яг хоёр нь. Тэгээд гурвыг нь юу ч гэсэн уншаад үзье. Жинсэдэ качи гумини хайруни мавари но хёка я基準を気にせず世界共通の基準を意識して自分の中に取り入れるべきである. Энэ болохоор яг энэ секай кёцу буюу одоо дэлхийд даяар одоо тий адилхан байгаа тэр стандартыг өөртөө авч явах нь л одоо зөв гэсэн байна. За тийм юм өдр бол байгаагүй. За дөрөвт нь болохоор ичи ничи но икиката га ката де тайсетсу на кото wa hayaoki de toki nanan to shite
тэг киможи яг гошигото. За энэ болохоор зүгээр нөө жишээ биш тийм зүгээр л жишээ. Энэ зохиолч яг юу хэлмээр байсан бэ гэсэн чинь амьдрал ингэж амьдрал гоёо өглөө босоод ирээ гэж бас хэлээгүй шүү дээ. Энд чинь зүгээр л тэр хүний нэг жишээ шүү дээ. Хамгийн хэлмээр байсан зүйл нь болохоор өөрийнхөө амьдралыг одоо өөрөө шийдээд тэрэндээ тэ аж аргалтай байгаагүй юм л өөрөө одоо стандарт өөртөө тогтоогоод ингэж амьдрах нь бол хамгийн зөв чухал зүйлээ гэдгийг хэлмээр байсан болохоос ш одоо энэ гурав бол биш юм байна гэх. За ингэж ерөнхийдөө бол ажиллана. За би энэ чэнэс юу хэлэх гээд байгааг бол хамгийн гол зүйлүүд нь энэ ихээ шууд эхэлж уншихаас өмнө хамгийн түрүүнд асуултуудаа уншаад энэ асуултаа уншаад тэгээд энэ хариултуудыг нь ерөнхийдөө нүд гүйлгэж уншаад энэ ингээд keyword нь байна да гэсэн keyword-ууд ингээд тэмдэглэж аваад дараа нь ингээд шууд энэ ихийг уншиж явахдаа нэг үг гарч ирнэ штэ. Одоо Seiko-ны хижүүн гэдээ гарч ирэх юм бол энэ дотор байлуу гэд хүн ингээд харвал нөгөө юмнаас дугуйсан дотор нь байвал хүн нүдэнд тусдаг байхгүй юу? Тийм болохоор энд байгаа асуултаа эхэлж хамгийн түрүүнд уншаад хариултуудыг уншаад тэр асуулт хариултаасаа энэ их төр яг юу яригдах гээд байгаа юм бэ гэдгийг өөрөө зүгээр ингэж төсөөлөөд нэг юм хүмүүсийн талаар яригдах юм ингэж төсөөлөөд тэгээд эхлээд эхнээс нь ингээд эхлээд унших хэрэгтэй гэсэн үг. Эхнээс нь ингээд уншчаа. Тэгтээ ингээд начиг саяных шиг ингэж бүгдийг нь ингээд ханцыг нь унших гад ч юм уу байх шаардлагагүй. Эхнээс нь зүгээр уншаад тэгээд за энэ одоо доголн мөрт юу яригч чинь энэ мөрт юу яригч чинь энд юу яригдчих чинь ингээд сайхан бүтцээр нь их хэрэгтэй юм байна уу хэрэггүй юм байна энэ ч жишээ байна уу энэ дээр яг юу яригч чинь энэ ч болохоор одоо юу гэдэг Seiko хижүүн яригч чинь гэд арталтан ингээд тэмдэглэгээ хийгээд хэрэггүй болцоор ингээд арталт нь X тавьчих заяа X тавиад өөрөө артаа нь ингээд X тавиад ч юм эсвэл энэ нь болохоор ийм юм байна гэд өөртөө ойлгохоор ингэж тавиад тэгээ энэ дээр ч гэсэн яг адилхан ингэж юу хийгээд тэмдэглэгээ хийгээд одоо жишээ нь ингээ уншихтаа бас ингэж хийж болно. За инара Харусаки wa new gakuya shigoto nado shinro ga kimarana katteru suru de aru. で、ゲームならルールがあって明確だ。しかし、我々人の勝ち負けにだろうか。Цумари гэж орж ирсэн Seiko-ны 기준 waa ингээд өөртөө ойлголтохоор тэмдэглээ хийгээд бас ингээд хитрхэн урт өгүүлбэр байхаар одоо Shirana Kata ч юм уу те ингээд байхаар яг тэрийг ойлгох гээд ингээд тэр яг тасалж байгаа юмар ингээд таслаа тэмдэглээд явчихаар бас их амар байдаг. Тэгэхээр тэгэж явж болно. За тэгээд өөр бас хэлмээр байгаа юмуд нь болохоор энэ Shikashi, Tsumari өөр одоо юу байна энэ чи ийм холбосон өгнүүд байна уу? Одоо холбосон Shikashi, Tsumari, Daga, Yosuru, Konoyo нэг ч юм уу иймэрхүү холбоо өгнүүдийг маш сайн ойлгоод унших хэрэгтэй. За энэ дээр бас нэг юм Deva Naika гэдэг үг байсан шүү дээ. Энэ бас амар чухал. Deva Naika гэдэг маань болохоор энэ хүний энэ зохиолчийн хэлгээд байгаа санаагаа л энэ хүн тийм биш гэж үү гэсэн зөөлөн хэлбэрээр одоо ингэж гол санаагаа танд хэлгээд байгаа гэсэн утгатай гэсэн. За өөр болохоор хэлмээр байсан юм гэх юм бол түрүүний их сайн над шиг энэ логикийн хувьд өөрийг өөрчлөн гэдэг зүгээр л нэг ажил солино гэсэн юм гэж үү арай биш байхаа гэсэн үедээ болохоор ингээд арай биш байж магадгүй нэг 80% тай биш байж магадгүй гэдэг юм бол дотроо ойлгочих. 20% мөн байж магадгүй шүү дээ бид нараас яг өөрийнхөө одоо тий бодлоор энэ ихийг дүгнэж болохгүй тийм болохоор за нэг 80% тай ч юм уу ерөөдөө энэ биш байж магадгүй гэдэг юм хэд ингээд арталтны X тавьчих бүр ингээд дарахгүйгээр те байж магадгүй юм яаж битгүү гэд үлдээ гэд. За дараагийн нь болохоор асуултын гол үгсийг тодруулаад за сүрэ күрэ ано суу гэдэг заасан өгнүүд байдаг штэ. Тэр заасан өгнүүдийг бас айгүйх нөө JLBT дээр соно гэж энийг альны тухай ярьж ин гэж бичигдсэн байт. Тэгэхээр одоо жишээ нь энэ хавьд соно гэж бичигдсэн бол соно гэдэг маань энэний утга шүү гэ ингээд заагаад ингээд өөртөө ойлгохоор ингэж яваарай. За тэгээд доголь мөр бүрийн гол санааг ялгаж бичиж болно. Миний түрүүн хэлсэнчлэн тэгээд зөв хариулт нь заавал бичвэр бол дотор байгаа шүү. Зөв хариулт нь бас яг дараалалаараа байдаг. Энийн хариулт нь одоо жишээ нь энэ хавьд байлаа гэж бодоход энийн хариулт нь яг энэний дараа нь байгаа. Одоо жишээ нь энийн хариулт нь одоо юу гэдэг
ерөөхдөө л доор байгаа ч юм уу. Ер нь бол дандаа юм дараалалаараа байдаг. Нэг юмны ардаас шууд үсрээд одоо энэ асуултыг ороход энэний хариулт нь энэ их дээр гарч ирнэ гэсэн юм байхгүй. Тийм болохоор бүр болохгүй бол ингээд за энэний хариултыг сая би энэ чэнээс олсон. Энэний хариултыг сая энэний хариултыг би сая энэ чэнээс олцсон. Энэний хариултыг би сая энэ чэнээс олцсон. Тэгвэл одоо энэний хариулт нь хаана байх вэ гэвэл та нар энэ хавьяас хайж үзэх нь биш үү? Тэгээ бүр болохгүй бол адилхан бүр ойлгохгүй байвал адилхан ханд үсэг адил төстэй одоо тий үгнүүдээр үгнүүдийн чи юу нь аль нь гарч ирсэн байна гэдгийг харж агаад бас ингэж дугуулж болно. Тий одоо бүр амхнаар хүмүүс сонголтуудтай харьцуулж бичвэр дотор өөр үгээр илэрхийлсэн адил утгатай эсхийг хайж болно гэсэн үг. За би та нарт хэлмээр байгаа өөр санаа гэх юм бол ном одоо шалгалт хүртлээр ном сайн уншаарай. За ном ягаа сайн уншаарай гэвэл ядаж таны нүд чинь Япон хэлэнд тасаж эхэлнэ. Япон ийм урт бичвэрт тасаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхгүй бол ингээд ганц хоёр шалгалт хийгээл эсвэл нэг mock test ажиллаа шууд орох юм бол нүд чинь ингээд тасаагүй тэгээд тархич нь одоо тасаагүй тэр амар урт те текстэнд тэгээд ингээд цаанаасаа айсан байгаа дээрээ бүр айгаад ингээд уншихтаа төвлөрч чадахгүй тохиолдол байдаг байхгүй юу. Тийм болохоор хичээл хүртэл аль болох ном уншдаг ч юм уу, мэдээ уншдаг ч юм уу, өдөр болгон өглөө ч юм уу, орой ч юм уу, хоол идэж явахдаа ч юм уу нэг юмдаа хослуулад ингэж өөртөө тэр унших дадлыг хөвшүүлээрээ. Японоор одоо унших тийм нүдээ тасгаарай гэсэн үг. Нэгт хоёрт яга ном унших хэвээр мэдээр унших хэвээр вэ гэж ивэл та заавал биний хамгийн ихэнд хэлсэнчлэн заавал энэ одоо тэр бүх ханзыг унших халбгүй уншиж чаддаг байх халбгүй та зүгээр утгыг нь ойлгодог байж хад болно. Зөвхөн утгыг одоо шинэ энэ качигуми энэ макекуми гэдэг энийг уншиж чадахгүй байлаа гэд качи гэдэг ханзын ерөнхийдөө маке гэдэг ханзын мэдээлэл хожих ялгадах гэсэн л үг юм байна штэ гэд ерөнхий утгыг нь ингээд та ойлгодог болчтой байхгүй ном уншвал энэ ханзыг хараад уншиж чадахгүй ч гэсэн ерөнхий утгыг ойлгодог болчтой. Тэгэхээр тийм болохоор бас унших маш сайн байдаг. За гуравт нь болохоор уншиж сурах. Бид нар монголоор ч гэсэн заримдаа ингээд анхаар төвлөрөөгүй үед ч юм уу те ингээд шууд уншиж чаддгүй шүү дээ. Энэ сая юу ч юу гэх дахиад нэг унших гад байдаг тийм үү. Тийм болохоор унших чадвараа японоор унших чадвараа сайжруулаарай гэж хэлмээр байна. Унших чадвар чухал шүү. Та зөвхөн япон хэлэндээ сайн байлаа гэд анхаар чинь төвлөрөхгүй юм уншиж чадахгүй бол тэгэл энийг ингээд хийж чадахгүй гэсэн үг. Энэ бол зөвхөн япон хэлний шалгалт биш таныг одоо хэр одоо юмыг уншиж чадчихин те анализ хийж чадчихин хариултыг нь олж чадчихин одоо ой тогтоолт чинь хэр сайн байна гэдгийг шалгалт шүү. За дараагийнх нь болохоор анхааралтай сайн суугаарай. Шалгалтынхаа өмнө 7 хоногт 2 удаа ч юм уу 3 удаа аль болох их яг шалгалт өгж байгаа юм шиг бүх даалгавруудыг нь яг цагийн тавьж агаад өөртөөгөө тэгэж даалгавраа хийж үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд шалгалтаа өгөхдөө болохоор зүгээр гэрээ хувцастай суугахгүйгээр аль болох би байрсан ч юм уу яг шалгалтын дээр очихдоо одоо өмсөх барилж тийм хувцас өмсөөд жоох ингэ джинс барьсан өмссөн бол ингээ бие чинь ингээ барьчих штэ. Тэгэхээр яг ингэ шалгалтандаа очсон юм шиг тийм хувцас өмсөж одоо хичээлээ бас хийх юм бол үр дүнтэй шүү. Тэгэхгүй бол яг гэртээ ингээл те амар хамаагүй суугаад ч юм уу шөлөт хувцас өмсөөд ингээд хичээлийг хийгээд шалгалтан дээр гэмэд очсон чинь ингээл биеийг нь джинсэн бариад ч юм уу те ингээд биеинд нь юм тавтахгүй байлгаад ах юм бол та анхаарал чинь төвлөрөхгүй шүү дээ. Тэгэхээр бас юм жижиг сажиг юм дээр ингэж анхаараасай гэж хүсэж байна. За тэгээд би та нарт апп ашиглаасаа гэж хүсэж байна. Шалгалт хүртлээ апп ашиглах гэдэг маань юу гэсэн үг вэ гэхлээр одоо N2, N3, N4 гэдэг өөрийнхөө өгч байгаа төвшний аппыг ашиглаад тэгээд ингээд заримдаа завтай үедээ тэ одоо 15 минутын зав гарсан бол тэр апп руу ороод дүрм хан зэндрийг ингээд сонгодог тийм апп байгаа. Би доор description хэсэг дээр үлдээч. За тэгээд тийм аппнаас ингээд сонгоод ингээд ажиллаад байгаараа тэр апп дээр гарч ирж байгаа дүрм ханцнуудаас орж ирдэг шүү. Минийх дээр орж ирж исэн.
Тэгээ ингээ бас дандаа хараад байвал нүд чинь тасна. Тэгээд одоо жишээ нь бидүүлийн чанс анзаарсан бол дүрэн бас маш чухал байгаа зү тэ. Одоо Дева Найка гэдэг дүрмийг мэдэхгүй л бол энийг ингээл зүгээр өнгөрөөл явчих нь шүү дээ. Тэгэхээр дүрэн маш чухал шүү. Япон одоо энэ жил битгийн эрхэн дээр бүр амар толгой эргүүлсэн тийм биш гэж юу гэл ингээл тэгээгүй тэгсэн тэггүй болохгүй гэсэн нэг тийм ядаргаатай дүрмүүд маш их орж идэг. Тэгэхээр тэр дүрмийн хичээлүүдээ бас сайн давтаад ингээд яваарэ гэж хүсмээр байна. Тэгээд хамгийн сүүлд нь хэлмээр байгаа юм нь болохоор өөрийнхөө тэмдэглэдэг аргатай болоорой. Зөвхөн минийх шиг одоо тий ингэж томоор дугуулад одоо юу гэдэг ингэ сумаар заагаад тэмдэглэл маш чухал. Гэхдээ өөрийн гэсэн тэмдэглэдэг аргатай болоорой. Танд аль нь илүү тухтай байна. Ингээд явж болно. За баярлалаа. Жохон ингээ ойлгомжгүй ч юм уу те ингээ жоох хэцүү ирсэн бол уучлаарай. Яг ингээ хамт бичлэг хийнгээ ингээд хүмүүстэй хуваалцсангаа те ингээд ажиллах чинь бас тийм амар биш байдаг юм байна. Тэгээд хэдүүл яг надтай яг ингэж ихэн дээр ажиллаад энэ дээр анализ хийгээд одоо энэ дүрмүүдийг нь одоо жишээ нь би хичээл дээр ч гэсэн энэ хэцүү хандлуудыг нь давхар ороод энэ дүрмүүдийг нь энэ төр өөр жишээ энэ төр би хийлгээд ингээд явнаа. За дэмний сургалтын сонирхч ивэл бас 6 сарын 16-нд өмнө надтай холбогдорой. 6 сарын 16-ны өглөөнөөс өмнө 12 цагаас өмнө надтай холбогдвол манай энэ 4, энэ 3, энэ 2 ингээд яг энэ шиг ингээд хэдүүлээ ингээд хичээл би тэндээ бэлдэж болно. За баярлалаа. Баяртай. Танд хэрэг болсон бол доор сэтгэл үлдээгээрэй. Баяртай.